За сайн байна уу? За өнөөдөр амсын ёсоор 6 хүүхдийн хүслийг биелүүллээ. За нийтдээ би 500 гаруй хүүхдийн хүслийг 10 хоногийн турш хүлээж авлаа. Энэ олон хүслүүд дундаас би илүү өөрийгөө хөгжүүлэх гэсэн. За тэгээ бусдын төлөө эдгээр хүслүүд нь надад илүү их таалагдсан учраас би иймэрхүү хүслүүд дундаас 6-гаа сонгож авсан байгаа. За эхний хүсэл бол 37 дугаар тоочхийн лута буюу жүжигчин Барс Лавагтай уулзаж 6 авахулмаар байна гэдгсэн. За тэгээ би жүжигчин Барс Лавагтай уцаар холбогдоод тантай ингээд жоохон хүүхдээ ингээд уулзахыг хүсэж байна. 6 авахлал ингээд болох юм байна гэдгсэн. Тэгээд шинэ жил дээр нь би ингээд очиод тэр хүүхдтэй хамт очиод зургийг авахуулаад ингээд ихний хүслийг бол би биелүүлсэн байгаа. За хоёр дахь хүсэл маань бол надаас маш гоё уран зохиолын ном өгөөч гэсэн охин байсан. За энэ охинд бол би бол үнэхээр их баярлсан. Яагаад тэгэхээр би өөрөө бас ном унших дуртай. Энэ ном уншдаг хүүхдүүд маш цөөхөн болсон байгаа. Тийм учраас би энийг дэмжиж гэж бодсон. Би өөрийнхөө 3 номыг бол бэлгэлсэн байгаа. За миний дүү өшөө олон илүү их олон ном уншаарай. Тэгээд цаашдынх нь сурлага хөдөлмөрт амжилт хүсье. Дараагийн хүсэл бол бүжгийн спортоор 4 жил хичээлж байгаа, балетаар 8 жил хичээлж байгаа ийм бүжгийн спортоор хичээлдэг охин байсан. За бид нар яг Moondes клуб дээр ирсэн байна. Тэгээд миний 6 хүүхдийн нэгээр шалгарсан инхчэнтэй бид нар яг уулзж байна. Намайг Амар санагийн инхчин гэдэг. Би Moondes клубд бүжгийн спортоор хичээллээ 4 жил болж байгаа. Балетаар бол хичээллээ 8 жил болж байгаа. Инхчин маань болохоор надаас бүжгийн гутал хүссэн байгаа тий. Тэр маань ойролцоогоор 150 сая төгрөгийн үнэтэй байдагсан тий. Тэгээд инхчэндээ яг гуталных нь мөнгө болох 150 сая төгрөгийг би яг гардуулъя гэж бодож байна. Ингээд билнээр ирээдүйд ингээ мундаг тамирчин болоорой гэж 150 сая төгрөгийг чамд ингээд өгч байна. За тэгээд амжилт хүсье. Баяр хүргэе. Мундаг тамирчин болоорой гэж хүсье ирээё. Сүүлдээ баярлалаа тэгчтэлсэн чи манайх ч за ашгүй байсан. Магадгүй энэ охин дэлхийн давцанд Монголын нэрийг гаргах мундаг бүжигчин болж магадгүй гэж бодсны үндсэн дээр би энэ охины хүслийг биелүүлсэн юм аа. За дараагийн хүсэл бол мөн адил их жоохон хүүхдээсэн. За ээж нь над руу бичсэн. Ер нь бол гадаад байдаг хүүхд юм элэ. Тэгээ юу хүссэн бэ гэхээр та энэ гудамжинд байгаа ямар нэгэн ийм өсөж цаанч байгаа амтан байвал хооллооч гэсэн. За би энэ хүслийг яагаад сонгосон бэ гэхээр илүү жоохон хүүхд мөртлөө илүү бусдын төлөө илүү амтны төлөө гэсэн сэтгэлтэй байсан учраас би энийг заавал биелүүлэе гэж бодсон. Тэгээ би гандан руу яваад нэг шуудаа будаа аваад гандангийн их хүүтэн өдөр би гандангийн тагтаануудыг хоолсон. За ахын чиний хүслийг биелүүлээд шуудаа будаа энд ингээд татсан байгаа шүү. Тэр ингэж хийж байгаа. За өглөө их хүүтэн байла. Гэлээ ихтэй би ингээд амтны хоолж байгаа. За тэгээд тэр хүүхдийн хүслийг биелүүлж байгаа гэдэг утгаараа бол би өөрөө маш их аз жаргалтай байлаа. 5 дахь хүсэл бол миний мэрэгчлэлтэй маш ойрхон байсан учраас би сонгосон. Би бол өөрөө малын их хэмж мэрэгчлэлтэй. За энэ охин маань болохоор надаас би 7 сард мууртай болсон. Тэгээд энэ мууранда вакцины туулгалт сав өндөгч авах мэс ажилбар гэх мэт юмнуудыг би хийлгүүлмээр байна. Та энийг биелүүлж өгөөч гэдгсэн. За тэгээд надад ойр дөхөн байсан учраас би энэ охины хүслийг биелүүлсэн. 6 дугаарт бол бидний төлөө хотын маань цэвэрхэн байлгадаг, өглөө маш их хэрт босдог, гадаа ажилдаг энэ хот цэвэрлдэг хүмүүсийг та ингээд баярлуулаач гэсэн хүсэл байсан. За тэгээд энийг бол би бусдын төлөө бас л хүн амьтныг баярлуулж байгаа гэдэг утгаараа бол энэ хүслийг биелүүлсэн. За дэлгүүний ахын ингээд чиний хүслийг биелүүлж шүү. Гадаа яг 31 градусад. Тэгээд би нахад ингээд шинэ жилийн бэлэг болгоод энэ бэлгийг өгөөд халуун цэцэг нь өгөөд ингээд хүслийг чинь биелүүллээ шүү. Ингээд нийт би 500 гаруй хүсэл хүлээж авахад дийлэн хүүхдүүд нь дандаа бусдын төлөө аягүй сайхан сэтгэлтэй маш гоё хүслүүд бичсэн байсан. Ингээд Монголын маань ирээдүй болсон энэ залуу энэ жоохон хүүхдүүд маш юм гоё сэтгэл зүйтэй юм гоё бодолтой байгаа байна гэдэг надад маш их сайхан санагдсан. За тэгээд та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Бүгдээрээ эерэг байдлыг ингээд түгээцгээе. Сайхан баярцаагаарай. Хэрвээ таны нэмшлиг таалагдах юм бол та шеэр хийж бусдад түгээгээрэй.